өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө хэрэгдүү тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан өрхөн мөн сонсогчдоо Зинда подкастын маань ээлж нэгэн дугаар инхүү та бүхний өмнө хүрэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн энэ удаагийнхаа дугаарын зочноор санхүүгийн салбарын боловсролыг цахимаар хүргэж, Investrate гарааны компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Батмагнаг бол урьж оролцуулсан байна. За Магнад энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, чамч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За Investrate тийм их энэхүү компани. Өнөөдөр манай Магна маань бол 20 настай. Гэхдээ яг залуучууд дундаа за маш илүү их хийж бүтээж яг ингэж чиглүүлж өөрийгөө тийм ээ тэгээ өөрийгөө хорцолж яг ингэж байгууллага хамт олныг бас бий болгоод өнөөдөр гарааны бизнес хэмээх зүйлийг үүсгэн байгуулаа. За компани гэдэг яг албан тоот, нэр, тамга бүх зүйлээ одоо ингэж хүлээж авч бий болгосон байна. За энэний талаар хоёулаа ерөнхий хуваалцъя гэх үү. Investrate гэдэг. За би болохоор яг илэрхийлэхдээ болохоор санхүүгийн салбарын боловсролыг одоо энэ цахимаар хүргэж гэж илэрхийлсэн байна. Магна гоё дэлгэрэнгүй танилцуулаач. Ярил жоохон нэлээ урт үгтэй юм ярих хэрэгтэй тий. Анх болохоо би ингэж бодож байсан. Би өөрөө мэдээс мөсийн санхүүгийн 4-р курс авъя та. За тэгээд яг нэг санхүүгийн салбарын мэдлэг энэ төр юун дээр өөрөө ингээд нэлээд сонирхдаг байсан код тий. Одоо ингээд айл нэг та хэд миний өмнөх үг мэдэх бол би айл 18 настайгаас 1-р курсээс ахуулаад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт авдаг тий. Хөрөнгө оруулалт хийдэг, хувьцаа бонд худалдаж авдаг. За тэн дээр тоглолт хийдэг. Тэр дээр наваа хүмүүс өмнө мэддэг байсан бол одоо би энэ тал дээр илүү дэлгэрэнгүй яаж өөрийнхөө сурсан тодорхой хэмжээний туршлагыг хүмүүс төрөх вэ гэдэг тал дээр бодож эхэлсэн. За тэгээ анхандаа нэг юм Facebook group нэгээ те одоо яг хүмүүс нөгөө нэг юм санхүүгийн салбарын тодорхой мэдээлэл өгдөг байж байгаад за яг энэ санхүүгийн салбарын боловсролыг те хүмүүс төрөх нь маш чухал юм байна. За ялангуяа манай монголчууд одоо хүмүүс маань ингээд бидний явуулсан судалгаагаар за яг одоо миний хөрөнгө оруулалт санхүү зөв удирдах чадах яг энэ талын тооцоод зүгт бараг нийт хүн амын 20% нь ямар ч дөнгөж 20% энэ талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй. 100% яг юм тэгээ академик төвшний бол мэдэхгүй нэ гэсэн үг байна. Тэгээд одоо юу гэдэг одоо 2019 оны нэг одоо үн цасны төлбөрт заадамжийн төвөөс гаргасны судалгаа юм л да. Тэргээр яг юу гэсэн судалгаа гарсан бэ гэх юм бол за 2019 оны байдлаар Монгол улсын хөрөнгөний зээлийн арилжаанд 15 мянган хүн гадаад улсын аж ахуйн нэгж оролт нийлээд нийтдээ 15 мянган тийм одоо хүн Монгол улсын хөрөнгөний зээлийн арилжаанд оролцсон байна гэж. За тэгэхээр нэг нийт Монгол улсын хүн амтай харьцуулаад дөнгөж 0.4% байдаг ч юм уу тий. Тэрийн хавьдуулт маш бага байдаг. За нөгөө талдаа энэ тал дээр ингээ ажилтгай хүмүүсийг хараад үзмэд хүмүүс яг яагаад байгаа юм бэ гэх юм бол за Монгол банк байна тий. Санхүүгээс болохоор ингээ мэржлийн санхүүгийн байгууллагууд маань дандаа ингээд энийг одоо дид бүц олгоо тий олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ингээл үйл ажиллагаа зохион байгуулалт, сургалт семинар зохион байгуулалт, контент хийдэг ч гэсэн нэг хүн төрөх байдалтай ч юм уу тий тэр дээр эргүүлээд маш их алддаг. Контент үйлдвэрлэл. Тийм, контент үйлдвэрлэл дээр. За тэгмүүд би болохоор ингээд бид нар одоо санхүүгийн салбарын оюутнуудтайгаа нийлээд IT-ийн бас мөсийн санхүүгийн оюутнуудтай нийлээд за яг санхүүгийн салбарын боловсролыг энийгээ бүр яг гол ажил болгож барьж аваад за яг юу ч мэдэхгүй байгаа тэр хүмүүс одоо нөгөө манай сайт руу ч юм манай аппликейшн руу ч юм тий манай Facebook-ээс мэдээлэл аваад манай сургалтанд суугаад нөгөө хөрөнгө оруулалт хийж чаддаг, хувьцаа бонд авч чаддаг тийм хүн болтлаар илүү зорж байгаа. За тэгээд ерөөсөө манай нэг ойрын одоо нэг 2 жилийн доторх зорилгоч гэдэг юм уу тий. За ерөөсөө энэ санхүү гэдэг одоо хувьцаа бонд гэж яриад байгаа. За эсвэл одоо энэ forex арилжаанд гэж яриад байгаа юмуудыг мэдлэг ерөөсөө хаанаас авах юм бэ? Хүмүүс яг одоо энэ сонсож байгаа хүмүүс л өөртөөс асуугаад зэрэг яг хүмүүс хариулж мэддэг. Хаанаас би яг энэ мэдлэг очиад авах юм бэ? Хэлж мэддэг байхгүй. Тэгэх юм бол бид энэ тал дээр л ерөөсөө ажилтдаг болоод Investrate гэдэг газраас л хам Investrate-ээс бид энэ талаараа мэдээлэл авдаг болох юм аа гэдэг. Ийм ойлголтыг л нийгэмд хүрээлүү ажиллаж байгаа. Тэгээд яг Магнамын түрүү өөрөө яг хэллээ тий оюутан. За ингээд нэгдүгээр курсээсээ ахуулаад бас нэлээд олон телевизүүд дээр ярьслах нь бол явж байсан гэж би өөрөө харж байсан. За ингээд хамгийн залуу хөрөнгө оруулагч хугацаан дээр тоглолтыг хийдгээгээд ингээгүүт нэгдүгээр хүмүүс харагдах үнцгэн шал өөр болоод эхэлж байна. Хоёрдугаарх нь залуу хүн гэдэг утгаар бид нэр заримдаа залуу хүн давуу тал үлдгэцэндээ сул тал болох нь илүүтэй тэр зам яг ингээд хөрөнгийн зах зээл дээр эдийн засаг дээр хүмүүсийн ерөнхийдөө хандлага нь яг ямар хөө байна. Ингээд залуу хүмүүс за энэ ацаанч одоо өстой юугаа мэдхэвдээ. Гэх мэтлэнгийн ажилтнууд тэр байдгүй. Одоо сургалт явуулангууд чинь төрөл бүрийн насны хүмүүс орж ирнэ. Энэ нэг ацаа яг надаа юм заах уу гэдэг. Тиймэрхүү хандлагууд бол ажиглагдчихсэн баг. Тэгээд мэдээж тэглэв яах вэ? Яг тиймэрхүү хандлага одоо хөндлөнгөө хүний зүгээс биш бүр
Хөндлөн үе зүгээрч ирдэг бүр ялангуяа ойрын хүмүүсийн маань зүгээрч гэсэн маш их ирдэг. Найзуудраас, гэр бүлтдроос те. Юу яриад одоо хар багасаа л өөрчн болох нь өстэй. 18-аас жоохон хүүхдэж юу амар том юм ярьдیں۔ Багасаа мөнгөний шоналтай энэ гэдэг. Би өөрөө энэ тал дээр бас нэлээд олон бас одоо хүмүүс бас ярьж лээсэн л өөрийгөө илэрхийлжсэн. За би илүү хайрцангуй бага наснаас илүү өөрийнхөө биеийг дааж сурсан те. Тодорхой хэмжээнд би өөрийнхөө санхүү ойр зүрийн одоо мөнгө хэрэглээж гэдэг юм уу те. Тэр энтрийг зохицуулах. За ялангуяа илүү тийм өөрийнхөө мэрэгжлийг би илүү практик төвшөнд буулгаж эргэлтэл дээр илүү ингээд дэлгэрэнгүй сонирхож эхэлсэн. За тэгээд энэ дээрэж зориглоод 12 дугаар ангид төгсөөд би Солонгос улсад 3 сар ерөнхийдөө нэлээд хараа ажил энэ гэж ярьдаг те. Тим ажил хийж гайгүй мөнгө өрөмтөлтэй болж ирээд. За тэгээд их сургуулийн 1-р курсын оюутан болсноосоо би хувьцаа авч эхэлсэн байна. За би яг бас сонсогчдоо шууд одоо юм ойлголтуудыг үнсэн дээрээс өөр асууя. Тэгээд манай сонсогчд маань зэнд инвестрэйд руу ороод тийм ээ аппликейшн, Instagram, өөр яг сайтууд руу ороод бол ерөнхий мэдээллүүдийг авч болох байх. За би үнэт цаас, бонд, хувьцаа гэдэг яг энэ хүү гурван зүйлийн тухай яг ерөнхий тодорхойлтыг мэдчих авахыг хүсэж байна л шаамаас. За үнэт цаас гэдэг нь. За үнэт цаас ялангуяа үнэт цаасны дотор үнэт цаасны өөр ерөнхий ойлголттой явж байна л та. Яг нөө нарийн деталаад нөө яг нөө хувьцаа гэж юу, бонд гэж юу ингээд задлаа хичээл их ойлгомжтой болох. За хувьцаа гэдгээс эхлэе л та тийм. За хувьцаа гэх юм бол ерөөсөө та ямар нэгэн компани хувьцааг авах юм бол та тэр компани яг тэр хувьцаагаа авсан дүнгээр тодорхой үн эзэмшиж байгаа л гэсэн. За одоо чинь өнөөдөр Монгол улсын хөрөнгөний бирж дээр Апо гэдэг компани зах зээлийн үнэлгээ нь хамгийн их буюу 500 гаруй тэрбум төгрөг. Одоо бараг 600 тэрбум төгрөг хүрч байгаа. Тэнгуү та нэг тэр байгаа мөнгөөр 600 мянгаар ч гэдэг юм авчингууч одоо энэ чи хэдэм бэ 0.1% энэ юм уу тий. Тэнгуү л ерөөсөө та тэр компани 0.1% таних л болчихж байгаа гэсэн. Тэгээ энэ дэр би нэг сонирхолтой жишээ ярих дуртай л да. Одоо хүн болгоны мэддэг нэг түүх байдаг шүү дээ. Одоо нэг Apple компани үүсгэн байгуулж Steve Jobs ажлаас салгажсэн гэх тий 80-д онд. Яагаад өөрийнхөө үүсгэн байгуулсан 90-д онд. Яагаад ингэ халагдж байгаа юм бэ гэд бодоод үзсэн гот. Аль хэдийн тэр компани бүгдээрээ Steve Jobs-ийн компани биш болцсон байхгүй. Тодорхой хэмжээний олон хувьцаа эзэмшигч нартай тий. Тэнгүүд нөө хувьцаа эзэмшигчд нийлж хуралдаад. За энэ Apple гэдэг компани цаашаа хөгжил төсөж энэ Steve Jobs гэдэг хүн үнэхээр том саад учруулж байна. Хитрхи өөрийнхөө дураараа ажиллаж чинь тий. Маш өндөр зарлага гаргаж чинь. Иймэрхүү асуудлаас л одоо юу гэдэг Steve Jobs-ыг хэдүүлээд төтгөлзөөл ягаад бусад хувьцаа эзэмшигч нийлээд Steve Jobs-ыг одоо ажил ажиллаас талж. За өөр одоо сонирхолтой чи гэж бодож. За нэг талаас компани байгуулж байгаа юмслаас тий. Одоо ингээл Mark Zuckerberg, за тэр Bill Gates, Steve Jobs одоо энэ юу гэдэг тийм баян ингээд байгаа нэг Amazon компани үүсгэн байгуулагч Jeff Bezos. Энэ хүмүүс маань ингээл тэрбум болдог тий тэрбум доллар энтертэй. Тэр хүмүүс яаж ийм олон тэрбум доллартай болоод байгаа юм бэ гэх юм бол нэг 100 төгрөгийн одоо өртөгтэй бүтээгдэхүүнлүүлээд 200 төгрөгөөр зараад 100 төгрөгөөр цуглуулсаар аваад ерөөсөө тэр нөгөө тэр болон 100 тэрбум долларыг цуглуулад байгаа юм шиг. Тэр хүмүүс тодорхой хэмжээний компани байгуулад нийгэмд тодорхой хэмжээний асуудлыг шийддэг болоод тэрийг маш их зөв амжилттай зохион байгуулад ирэнгүүтлээ компани үнэлгээ дагаад өндөр өсдөг. Өөрөө тодорхой үн эзэмшээд одоо нэг шаардлагатай аваад тэр компани шаардлагатай илүү томрын интервью бол шинэ үйлдвэр барьдаг ч юм уу шинэ бүтээгдэхүүн гаргах гэвэл тодорхой хэмжээний санхүүжилт хэрэг болно шүү дээ. Тэрийг хүмүүсээс хувьцаа эзэмшигчтэй санал болгож мөнгө оронд нь аваад нөгөө төслөө хэрэгжүүлээ компанийн хүн цэнийг илүү өсгөх юм. Нөгөө талдаа хөнгөрөн оруулсан хүмүүс нь ч ашигтай өөрийнхөө хөрөнгөийг ч өсгөөд за ингээд иймэрхүү байдлаар ерөө компани үнэхээр сайн ажиллаад хамт хувьцааны үн маш өндөр өсөд нэг шөнө өдөр ч гэсэн ингээд тэр бомтон болох боломжтой. Mark Zuckerberg энэ ч одоо аль 20-д наснда тийм өндөр юугаар тэр бомтон болж байсан хүмүүстэй тий. Тэгэхээр энэ хувьцаа гэдэг ойлголт бол иргэдэд хамгийн түгээмэл хүн болгон оролцох боломжтой зүйл учраас бол хувьцааг төрүүлж байна. За үнэт цаасны үед бонд. За би бондыг ярьчих. За одоо бонд дээр жишээлээд яриа л та. Засгийн газрын бонд гэл те. Одоо ингээл одоо засгийн газар нэмж одоо бонд гаргаж ийн энэ төр гэл. За тэгсэн чинь нөгөө нэг банкуд нэг бонд гаргал те. Одоо нэг худалдаа хөгжлийн банк энэ төр чинь бонд гараад санхүүж тусгалаа гэл. Тэнгуут нөгөө манай Монголын үндэсний одоо нөгөө нэг урбан жинс энэ төр чинь нэгэн цагийн төр 2-3 цагийн төр ингээл 800 сая төгрөгийн бонд цуглаа гэл. Бонд буйнууд нь болохоор яг яад юм бэ гэх юм бол хөрөнгөний зээлтэй хариалагддаг ерөнхийдөө зээлийн хэрэгслийг ойлгож байна. За би сайн нэг ярьлаа. Компани тодорхой хэмжээний санхүүж шаардлагатай болгоно. Заавал ингээд хувьцаа эзэмшигчд өөрийнхөө хүртэх бялууг ингээд тодорхой хүн санал болгож тэрний хооронд мөнгө авч юмаа хийхээ оронд зүгээр л зээл тавиад одоо тэр хүмүүстэй тий бонд нь зээлээсээ ингээд ялгах юм юу байд юм бэ гэх юм бол зээл ч одоо ингээд шүү дээ. За би чинь одоо дүнгийн шинээр одоо ингээд бизнес эхэлж байгаа аж ахуйн нэгжийн одоо эзэмшигч тий захирал. Тэгмүүд би одоо нэг юм хийх гэж байна. За өнөөдөр индустрид би ингээ хийгээд ийм юм платформ бүтээгээд ийм fine edtech гэдэг ийм санхүүгийн боловсролыг захимаа түгэх гэдэг ийм ингээ санаа энэ төр байгаа. Надад одоо ийм юм хийж байгаа ил төлөвлөгөө ярангууд банкны эдийн засгийн зээлийн эдийн засгийг ойлгох маш ховор. Нэгт.
Хоёр дахь юм бол яах вэ гэх юм бол нөгөөдхөө ойлгосон ч гэсэн жоохон өндөр дүнтэй термометрийн шүүний дүнтэй энэ болоод ирэх юм бол нөгөө банкны эдийн засгтайгаа сар уулзаал тий хоол амжирт оруулаад одоо нэг ийм гэсэн тэгсэн гэж байж идэл нөгөө хүн нэг за бүр сарын дараа арайх зөвшөөрлөө гэж бодоход дахиад нөгөө төв банкныхаас юу очдог. Дахиад энэ чинь баахан шинэ хүмүүс хуухтаж яваа нөгөө тэн зээл олох уугүй юу судалж энэ. Тэгээ баахан ингэж явсаар гад маш өндөр үнийн дүнтэй ингээд маш өндөр хүүтэй ингээд зээл босгож чаддаг. А гэтэл нөгөө талдаа хөрөнгөний зээл дээр бонд гэдэг ямар босвол ямар одоо давуу талтай байд юм бэ гэх юм бол одоо юу гэдэг нөгөө компаниуд чинь заавал тэгж амар олон ингээл хөрөнгөө барьцаалал олон баталгаажуулаад ингээд яваадах шаардлагагүй. А мэрэгжлийн хөрөнгө оруулагчныг санхүүгийн зуурчлагч буюу нөгөө брокер дэлгүүрээр дамжуулж цуглуулж байгаа. Өөрсдийнхөө одоо хийх чамыг танилцуул. За манай компани өнгөрсөн одоо үед ийм хийж ижсэн, ийм ашиг орлого олсон. Ийм бид нар амжилттай хийжсэн. А ирээдүйд бид нар ийм хийх гэсэн чинь надад бид нарт одоо ийм мөнгө хэрэг боллоо. А та хэд манай энэ бондыг худалдаад ав. А бид нар та хэд жилийн дараа эргүүлээд дээр нь хэдэн ийм хувийн хүн нэмээд энэ мөнгөж эргүүлээд өгье гэдэг илүү юм итгэцлийн зах зээл дээр орж ирдэг. А тэгэхээр бондын зах зээл хөрөнгөний зээл дээр хөгжих юм бол энэ бондын зах зээл хөгжих юм бол ямар давуу тал байгаа юм бэ гэх юм бол хүн болгон зээл одоо ямар нэгэн одоо юу аж ахуйн нэгж болгон заавал нөгөө банкнаас зээл авах шаардлагагүй. Бондоос ингээ өрөнгөө босгоод ирдэг болох юм бол нөгөөнийг яриад байгаа зээлийн хөв буурах тий зээлийн нэг одоо хөв бууруулах стратеги энэ төр одоо засгийн газрын хөрөнгөний зээлийн хөгжүүлэх ингээ тусаад өгсөн байгаа шүү дээ. Энэ ийм учиртай байна. Тэгэхээр илүү өөрсдөөнөр зээлийн хөв бууруулах боломжтой. Ингэснээр эдийн засаг илүү дэмждэг гэсэн. А нөгөөд одоо засгийн газар бонд гаргадаг. За манай засгийн газар энэ чинь одоо хэдүүлээ мэдж байгаа. За одоо нь улсын хурлын төсвийн төсөл энэ төр гаргаал тий. Одоо нэг хянах юу гаагаал. Тэгээд одоо намар болоод намрын чуулганаас нь төсвийг чинь хянаж баталдаг шүү дээ. Ирэх 21 онд одоо яах юм гэж. А гэтэл нөгөө хүмүүс чинь ирээдүйг хардаг биш болохоор заавал нөгөө бүх юмыг 100% таамаглаж чадахгүй шүү дээ. За хэдүүлээ ингэж бодъё. Хэдүүлээ нэг баян онгорчны гүүр байлаа тий. Нэг одоо гүүр байсан чинь гинт энэ 100 нөгөө борооны ус их үерлээд нөгөө гүүр нь уурчихсан. А гэтэл 20 оны төсвүүдээр нөгөө нэг гүүрийг чинь шинээр барина гэдэг мөнгө тусаагүй байдаг. А тэгвэл нөгөө нийгмийн ашиг үрээс одоо тэр гүүрийг чинь газ барихгүй бол нөгөө машин дээр барьж чадахгүй, баруун аймагтайгаа холбогдож чадахгүй шүү дээ. А гэтэл засгийн газар гинт мөнгө хэрэг болоод байна. Тэгэхээр нөө том данхах бүтцтэй зүйл чинь төсөөлөг байсан болохоор яах вэ гэх юм бол энэ хөрөнгөний зээл дээр бонд зогсож эхэлдэг. За энэ жил манай юун дээр нэлээд их хэмжээний бонд зогсоо ярьж байгаа. Төсвийн алдагдлаа нөхөх гэдэг. За ингээ бонд зогснороо засгийн газар яад юм бэ гэх юм бол нөгөө нэг юугаа төслийн амжилтаа хэрэгжүүлээд 90 жилийн оны төсөв дээр нөгөө нэг бондынхаа хүүг эргэн төлөлтөөр ингээ зогсоол явчихдаг. За тэгээ энэ дотор ингээ нарийн задлаад ярих бол маш олон юм байдаг. Тэгээ засгийн газрын бонд нь чинь одоо санхүүгийн салбарын одоо хувьцаа бонд, forex, futures, option гэдэг бүх хэрэгслүүдээс хамгийн эрсдэл багтаа гэж авч үздэг. Яагаад гэвэл компани нөгөө мөнгө таны одоо хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлж өгөх байх боломжтой. А одоо өөр юу байдیں۔ Тэ олуулсан корпорац байсан ч гэсэн. А засгийн газрыг хамгийн баталгаатай буюу яаж игээл засгийн газар нөгөө хүмүүсээс мөнгө яаж эргүүлж төлдөг. А тэгэхээр бондын эрсдэл багтаа учраас мэдээж нөгөө талдаа бас хүн баа байдаг. За тэгээ манай Монгол хөрөнгөний зээл дээр 17 оноос хойш богино хугацааны өрийн эрсдэл гаргахгүй гэж сангийн яамны сайд маш шийдсэн байж байгаа. Энэ жилээс манай төсвийн алдагдлч юм бүр 4.8 их 80 гэхэрч одоо бүр бидний одоо нөгөө Монголоос үүсгэн байгуул 90 оноос хойш бол тийм хэмжээний өндөр алдагдал ерөөсөө гарч байгаагүй. А тийм учраас төсвийн алдагдлын нөхөх зорилгоор энэ жил ийм өндөр дүнтэй бонд зогсож байгаа нэ. За тэгээ үнцэн юм хоёр хэрэгсэл байгаа гэж ойлгож байна. Тэгээ яг эдгээр зүйлсийн шууд тодорхойлтыг нь магнаас асууж байгаа үндсэн үүрэг нь хоёулынгийнхэн цаашдаа яриан дээр эдгээр зүйлс маань бол дурддаг хүчтэй учраас яг зарим зүйлс дээр нь бол ингээ яг сонсогчтой тэгээд өөртөө би бас те ингэж мэдгэтгүүнийг бол олж авч байна гэсэн. За одоо ингэж яг подкастынхаа үндсэн асуултууд руу бол орж. За тэгээ одоо инвестортэй хамтдаа танилцгаая. Нэр яг яагаад эхлэх босгон шалтгааныг бол яг тэр үйлэрхийллээ тийм ээ яг ингээд иргэдэд зөв зохистой санхүүгийн мэдлийг түгээхин тулд ингэж явж байна гэдэг. За мэдээ чинь эхлээд удаагүй байгаа. Гэхдээ эхлэлийн үеийнхээ одоо нэг тийм жоохон хэцүүдэлтэй байдлууд байдаг шүү дээ. Тэ шантар марч юм. За ерөн болчиход өгсөн нэг тиймэрхүү бодлого нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол зарим хүмүүст айгүй аз гэдэг зүйл нь байдаг ч юм. Боломж гэх юм уу тэрийг. Тийм зүйлсүүдээ уулзаач. За мэдээж тэглэгээ хав. За манай компани яг үйл ажиллагааны тэр 6 сарын дундуур яг аль бие сар эхэлсэн 2020 оны. Тэгэхээр бид нар өнөөдөр 9 сар гэдэг яг л 3 сар болж байгаа. За энэ хугацаанд яг 90 хоногтой бид нар бол манайх одоо ерөнхийдөө үндсэн нэг 3-аас 4 ажилтнтай яг үндсэн full time. За тийм хажуугаар мэдээж ингээ part timer туслаг бас мэдээж 2-оос 3 хүн байгаа. Тэгээд энэ 90 хоногтой би яг нэг юм хэлэх дуртай. Яг юу юм бэ гэх юм бол бид нар өнөөдрийг хүртэл яг нэг хоног ч гэсэн бүтэн юу ч хийх амсаас өдөр байхгүй. Бүгдээр энийг хийж байгаа. Хвчлэн манай дээр санхүү оюутнууд давмгаалж байгаа. Санхүүгийн мэргэжлийн өнөөдөр үйл ажиллагаа ирээдүйн жинхэнэ зах зээлийг базагч нар орсон байгаа гэж байна. Тэр нь бол 3 санхүү юм, нэг нь болохоор IT юм баггүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг одоо энэ хийгээд авах вебсайт, аппликейшн энэ төр чинь
энгийн одоо тэр мэрэгжлийн IT хүмүүс ажууд бидний хийж байгаа минет гэж магадгүй л дээ. Гэхдээ бид нар яг тэр өөрсдөө ухсраад сураад энэ Photoshop дээр нь одоо оруулж их дизайн бүх юмудаа өөрсдөө нэг ч одоо хадны тусламж авалгүйгээр хийсэн болохоор тэр зүйлийг сураханд бол бид нар маш их цаг зарцуулсан тий. Тодорхой ийм юмуудыг бид нар даван туулж чадсан болохоор маш бас нөө ажилчдаа бас ээлтэй компани гэж бас айгу бодоод байгаа. Тэгээд мэдээж шантармаар зүйл бол байсан тий. За ингээл оюутан одоо нэг чи сураад өсгөө орно компани авалаа чи яахан тий яшиг зүгээр нэг зундаа сайхан бус ингээ үеийнхээ найзууч ингээл амар зугаалаа тий. Ингэсэж чагаал нэг ингээ өнгөрөөч гэсэн бодлууд маш их байсан. Над санхүү мөнгөний асуудал маш их тулгарч байлаа тий. Тэр болгоны өнөөдөр хүртэл даваа шийдэ гарч ирж байлаа. За мэдээж манай нөгөө нэг ажилчид маань жоохон ингээл хэцүү ирнэ шүү дээ ингээл тэр хүүхдүүд чи одоо наад чиг ингээл анханасаа зориул тий. Ингээ би нөгөө хүүхдүүдийн чинь дундаас нь ингээ оруулж ирсэн. Ингээ хамт яриад зүтгэн ингээд хийгээсэн. За ингээд өдөөний оюутнууд маань энэ байр төрөөс л ороод ирсэн тий. За тэгэл яг ингээл хэлмүүд чи ингээл яг ингээл маш их ингээд асуудал орж нэгт хинж туршлагагүй. Хоёрч яг бүгдээрээ нэг хийх юм дээр яг тийм мэдлэг чадвар байхгүй. Гуравт одоо юу гэдэг юм бидний одоо нэг хийж байгаа одоо юу гэдэг юм ерөөсөө нэг ямар нэг тийм мөнгөний суур баазч гэдэг юм те ерөөсөө ийм юм байгааг болохоор яг л нөгөө бүр тгээс бараг хасгаас ч ихсэн гэж хэлчихэд болсон төлөв. Тэгээд мэдээж бас надад бас маш том боломж олцсон. За манай Бомботалтай үн цаасны компани захирал маань бидний хийж байгаа зүйлийг дэмжиж за ингээд таад ингээд мундаг залуу сайнаа манай энэ вебсайт бид нар таад өөрөө гаргаад интернетийг бэлэн болгоод тэгээд санал ширээгийн зохицуулаад ий. Тэгээд таад энэ чинь суугаад өөрсдөө юмудаа хий. 24 цаг сууна яа нэг хамаагүй. Вебсайт түрээс энэ гэж юу ч таадаас авахгүй. Энэ болохоор бидэрт бол ихний ээлж нь маш том тос болсон тийм. Шууд эхлээд бидэрт вебс түрээслээд вебсийн боломж гэдэг бол маш том зүйл. Тийм яг бизнес эхлээд эхлэх юм бол маш том зүйл гэдэг тийм. Өнөө хүмүүс мэдэн дээ. Тэгээд яг ингээд над энэ хугацаанд бас би өөрийгөө бас юм санаагаа төвлөршүүлээд олон зүйлийг хийх бас боломжуудыг олгосон. Жижигхэн энгийн юм байж болох ч гэсэн яг миний эхэлж байгаа үед бол энэ бол маш том боломж байсан. За тэгээд одоо сонсож байгаа боломжтой ч бас баярлалаа тийм. Бомботалтай үн цаасны компанид бас баярлалаа гэж хэлмээр байна. Монголд яг танай компаниг тэрсма одоо яг манай энэ залуу үеийнгийн оюутан залуучуудыг маань яг хийж бүтээ яг хэд энэ санхүүгийн салбарт за магад нийгэмд ч юм уу хамгийн их дүнг тушаа болж байгаа зүйл нь юу вэ? Ер нь бол шоотгоо хэлээд бол маш хэцүү л дээ. Одоо нэг залуусаа яг дүнг тушаа болж байгаа юм бол тэр хүмүүс өөрийнхөө хүсэлт ирмэлзэл л. Санхүүгийн салбарын бусдаас ялгагдах нэг онцлог байдаг байхгүй. Яагаад вэ гэх юм бол тэрэн дотор ингээл инновац нэвтрүүлэх юм уу те шинэ юмыг гаргаж ирэхэд маш хэцүү байдаг. Яагаад вэ гэх юм бол өмнөөс нь бүх юм ингээд маш хатуу хууль дүрм журамд явагддаг. Маш одоо тийм хатуу одоо тэр нөгөө нэг бүх юм ингээд бүр ингээд хязгаарлагдсан байдаг гэсэн. За одоо чинь би нэг банк байгууллаа. Монгол банкнаас яадаг вэ гэх юм бол миний бэлэн мөнгөний нөөцийг хэд авах юм те нөөцийн дүрмийн сандаа би хэдэн мөнгө төгрөгөө цаашаа хадгалах юм. Хэдэн төгрөгийг би зээл болгож гаргаж хэдэн юм удаа. Бараг бүх зүйлийг ингээд бараг цаанаас ингээд хязгаарлаад өгсөн байдаг. За тэгээд дээрээс нөгөө нэг одоо маш уламжлалтай ингээд нэг юутай зах зээл болохоор одоо ингээд өсч өгч. Ялангуяа юм стартап шин юм хийя гэдээ ороод ирэх юм бол энийг хүлээж авах хүмүүсийн сэтгэхүй өндөр ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлүүд маш их одоо тийм хэцүү байдаг те. Одоо хүртэл манай санхүүгийн салбарын одоо юм мэрэгчлсэн одоо тэр хөрөнгө оруулалтыг арилжаа гэдэг хүмүүс чинь цөөхөн шүү дээ. Одоо энэ мэрэгжлийн эрх хэмтрээ авцсан Монгол улс өнөдөр 400 гаруй юм байна. Тэр хүмүүс бүгдээрээ тодорхой манай юм хийж байгаа юм мэдж байгаа. Тэгсэн мөртлөө одоо юу гэдэг энэ хүмүүстэй нэг юу ярьж байгаа юм бол да нэг тийм айхтар оошож авч үздэг гэж үү тийм. Ийм их зүйл одоо бас бидний бас нэг том сорилт гэж харж байгаа. Тэгэж би энийг даавн тэр хүмүүсийн хүлээлтийг давсан маш чухал юм тэгэл өөрөө хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Инвестрийн Монголд болон дэлхийд яг өрсөлдөх чадвар нь. За ерөөсөө одоохондоо цэвэр шодрох хэлээд бол бидний хүсэлт юм уу л байна тийм. Одоо нэгдэж чадж байгаа. Тэгээ би нөгөө нэг дээр манаас найзуудын уран бас айгүй том тос юм болдог л да. Тэгээ манай найз над дээр тэгжээс. Тийм айхтарч нэг дотн найз болж шлээ тийм. Юу хүндлэн нэг таньдаг тийм. Ингээл хаяа минь тостой байдаг. Ерөнхийдөө хин энийг хийв гэдэг мэддэг. Тэр найз манай одоо нэг чатаар нэг оройлжсэн. Танаа ингээд багийнхныг би ингээд харсан. Тэгэхээр мундаг хүүхдүүд лээ тийм. Үеийн хүүхдүүд юу ингээд юу хийх юм тэрэж ойлгохгүй, хүсэл тэмүүлж ойлгохгүй. Яах гээд яваад байгаач тодорхой биш байхад таад ингээд бүр нэг зорилгын доор нэгдээд хамтдаа нэг юм жижигтэй томч ингээд нэмийг эхлүүлээд зориод яваад тэндээ тууштай байна гэдэг чинь үнэхээр гайхалтай чанар байна шүү гэж хэлээ. Тэр хүн бас маа тодорхой хэмжээний бас хөрөнгө оруулалт хийсэн л дээ. Тэгээ тэр надад бол ингээд маш том сэтгэлийн дээр манай багийнхан ч гэсэн маш том уур амьсгал болж ирж байгаа. Тэгээ би одоо ингээд санхүүгийн спорт би яг ийм хийгээд байна. Надад яг хоёр үндсэн маш чухал ойлголт ингээд хэрэгтэй болж ирж байгаа. Нэг нь би мэдээж хүнд юм хийж байгаа бол би санхүүгийн салбар юм айгуу сайн мэддэг байгаа хэрэгтэй.
Одоо надад юу гэдэг нэг харангуут би нэг бакалаврын нэг 4 курс аваад шүү дээ. Хажууд нь доктор профессор эсвэл 20 30 жил арилжаа хийсэн хүмүүс хажууд би бол яаж утсан миний хичнээн мэдчих мэдлэг үлдэх байгаа. Тэгэхээр би энгийн хүмүүсээр зарчмаар биш. Илүү тэрнээсээ бараг 2 3 дахин илүү хурдан тэр зүйлсээ сурах хэрэгтэй. Нөгөө талд нь стартап гэдэг юм. Гарааны компани. Энэ ойлголтыг одоо энэ ч бас тусдаа хоёр ойлголт ч тийм. Тэрийг би бас маш сайн өөртөө ингэж ойлгох хэрэгтэй. Яаж тэр бага удирдах авч явах тийм. Яаж ингэж хүмүүсийн одоо үр бүтээлтэй байдлыг хангах. Яаж тэр одоо тэр гарааны компани би тэр мөнгө төргөө зохицуулах. Яаж ингэж байсагээл бэлэн мөнгө төтөлд орчихгүй. Байсагээл нэг асуудал гарангуутал ингэж эрсдэл уучраад дампуурах эрсдэл ороод байхгүй. Яаж ийм байдал байх вэ гэдэг. Ингээл маш олон зүйлийг ингээл энэ чи өөртөө ингээд тус нь нэгийг бариад явъя гэсэн чи маш том ойлголт тийм. Энийг би ингээд юу ч мэдэхгүй байж байгаад ингээд дөнгөж нэг суур жоохон минь мэддэг байж байгаад ингээд оруулж ирнэ гэдэг бол ийм юм зориглоод хийгээ явж байгаа гэдэг бол одоохондоо бол яг цэвэр хүсэл тэмүүлэлээр л зөрөгтэй хийж явж байгаа. За ингээд яг гарааны компани, гарааны бизнес эрхлэгч нар яг ингээд ер нь шинэ бүхэнд биднэрт хөрөнгийн асуудал бол тулгардаг гэдэг ярьлаа тий. За намайг хөрөнгө оруулагч гэж зөвөр төсөөлчихээр. За тэгээ. За магнат тодорхой хэмжээний за тэр тусмаа инвестор гэх юм их баг хамт олонд компанид ингэж мөнгөний хэрэгц гарлаа мэдээж. Тэнгүүт пич хийж байна л да. За хэрвээ би хөрөнгө оруулагч байсан бол таны компани надад яг ямар пич хийх вэ? За мэдээж бид нар одоо нэг пичэн дээр яс үнцэн юм одоо тусгаж байна л тий. За одоо яг бид нар юу хийж байгааг хүнд аягүй сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө бизнесүүд хөрөнгө оруулагч болно нөгөө нэг хөрөнгө оолт одоо компаниуд ерөөс хөрөнгө оолт авч чадахгүй байгаа шалтгаан нь ихэнхдээ ерөөс нөгөө хүрэх гээд байгаа санаагаа хүнд хүргэж чаддаг байхгүй. Тэгэхээр одоо нэг би нэг одоо надаас метр хүмүүс байгаа л да тий. Одоо юу тэлийн захиалж тийм том хүмүүс бас мэдээж байгаа. Тэр хүмүүс надад яг юу зөвлөж байсан бэ гэх юм бол ихэнх юм гарааны компаниудын одоо үйл ажиллагаа явж байгаа захирлууд яг юу гэдэг юм бэ гэх юм бол ерөөсөө нөгөө пичтэл бэлддэг юм бэл. Өдөр шөнөгүй те яг юу гэж ярих вэ? Ямар санаа илэрхийлэх вэ? Тэр чинь нэг айхтар удаа юм биш те 5-аас нэг 10 минутын хооронд л үргэлжилдэг. Заримдаа нэг 3 минут, за бүр заримдаа нэг 1 минут, лифтний 30 секунд. Лифтний бүр тэр нөгөө лифтний elevator pitch гэдэг бүр алдартай шүү дээ те. Яаж ингэ нэг хүнтэй нэг 10 давхар ингээд нэг давхраас 12 давхар руу явах та өөрийнхөө санааг ойлгуулад хүнд ингээд бүрэн дүр ойлгуулад хөрөнгө оолт татгаа энэ чинь гайхалтай урлаг. Тэгэхээр би нөгөө нэг олон хоногийн 100 хоног хийгээд байгаа. Тэний болгонд бодсон юм а би 5 минутанд багтаа шаардлага гарч иж байгаа гэсэн. За тэгээд за яг хөрөнгө оолттой би яг гол point юу гэх юм бэ гэх юм бол за ерөөсөө л нэг дээр би сайн өмнө ярьсан хүсэл тэмүүлэлээ би өгнө. Одоо нэг би яасан ч л та хэд одоо энэ хөрөнгө оолт хийгээгүй ч байсан бай, хийсэн ч байсан бай энэ зүйлийг би яаж ийгэл босгоно. Та хэд өнөөдөр хөрөнгө оолтыг би нэг илүү хялбар амраар илүү том зүйлийг хурдан босгох боломжтой. Хөрөнгө оолт хийж чадахгүй би дараагийн хөрөнгө оолтоо хайгаад энэ үйл ажиллагаа яасан ч би явах хэрэгтэй гэдэг тийм юуг л хөрөнгө оолттой мэдээж нэг юм. Хоёр дахь юм бол мэдээж одоо юу гэдэг илүү нарийн санхүүгийн тооцоолол. Одоо бид нар өөрсдөө мэржлийн санхүүгийн хүмүүс чинь ямар ч нэг огт санхүүгийн биш хүмүүс чиг ингээд нэг за нэг жилдээ нэг имперний ашиг олж байгаа гэж тийм үү. Тийм их юмуд бол биднээс хийж болохгүй шүү дээ. За нөгөө талд нь маркетинг маш чухал. За нэг 2020 оны одоо нэг 19 онд хийсэн 20 оны ингээд судалгаагаар ерөнхийдөө юу юм бэ гэх юм бол MMCG гэдэг Mongolia Marketing Consulting Group гэдэг чинь алдартай маркетинг судалгаа хийдэг компани. Тэр компани гаргасан нэг судалгаа. Тэр нь болохоор юм бэ гэх юм бол одоо ингээд шилдэг 100 ингээд аж ахуйн нэгжийн захирлуудаас CEO-ноос ингээд судалгаа авсан байна. Тэр нь юу юм бэ гэх юм бол за танай компани хамгийн чухал одоо нэг одоо түүл юу ч юм бэ тий одоо хэрэглэгдэхүүн ч юу юм бэ менежментийн ухаан юм уу маркетинг юм уу санхүүний юм уу тий энэ унаас ихэнх одоо нэг компаниудын юу яаж хатвал ерөөсөө маркетинг л гэж хариулсан байна 50%. Бид нэг ингээ маркетинг хийж чаддаг нөгөө л нэг уламжлал байдгаараа байгаад. Тэнгүүт маркетинг ч одоо хүмүүс нэг ойлгоод байдаг шүү дээ. Зүгээр л нэг зур зарцуулга ихтэй нэг телевизээр зарцуулга цацуулгыг маркетинг гэж хэлдэг. Гэтэл цаанаа нөгөө зах зээлийн судалгаа гэж маш том юм. Стартап компаниуд дээр одоо ямар ч мэргэжлийн хөрөнгө оруулалтаар энэ талаар аяг өсөв. Яг зах зээлийн судалгаа гэдэг нь яг юу юм бэ? Тэ? Яаж зах зээлийн судалгаа хийсэн? Бидний одоо нөгөө нэг 90 жил ингээл амар олон зуун тэрбумын зах зээл тэрнийхээ нэг 20% эзэлсэн тэр нэг ингээ бараг 60 тэрбум. Тэргээл 90 жилдээ шууд тэгнэ гэж ярих хүн тэтгэл төрүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж бид нар бол pitch center дээр илүү нарийн судалгаатай юм их юм. Ингээд хүмүүс нэг ингээд гол point-ууд энэ төр гэж ярьдаг ч гэсэн яг нэг эцсийн үн дээр хүн бол аль болох тийм би нэг өмнө 2 3 удаа pitch тавьчихсан туршлаасаа хахад бол ерөнхийдөө нарийн деталь юм одоо айгүй хард юм бэл. Тиймэрхүү юм байна. Манай яг энэ хүү подкастыг маань бас яг танад хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс бас сонсч байж магадгүй. Тэгэхээр сорилт болгоод яг хоёулаа 1 минутанд багтаа инвестритийг питчлэх баг. За, өстой бэлтгэлгүй байж байгаа орж ирсэн. За тэгээд мэдээж аварсан хичээд тийм.
За индустрид компани маань одоо юу гэдэг юм. Ирэх жилхэд бид нар ядаж л дор хаяж нэг тогтмол одоо нэг сошиал сувгууд өөрийнхөө ашиглаад дор хаяж бид нар нэг 500 мянган хүнд сарын дотор хүрдэг тийм контентыг бүтээгч компани болно. За мэдээж сургалтын хаян агуулгын энэ бид нар маш одоо юу гэдэг юм ирч жилийн дараа ихэд бусад дижилтийн одоо бидэртэй сургалт хүчиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч зүйлээс бид нар илүү байх болно. За тэгээд жилийн дараа гэхэд мөн мэдээж бид нар зах зээлийн үнэлгээгээ бас 2 дахин одоо байгаагасаа доорож бид нар 2 дахин өндөр өсгөж чаднаа. Энэ юу гэсэн үг юм бэ юм бол Монгол дээр одоо хөрөнгөний метр бусад бидэртэй адилхан хувьцаат компаниудаас бид нар ямар ч ханшийн өрсөлдөөс нь илүү 2 дахин өндөр өрсөлдийг амлаж чаднаа. За тэгээд мэдээж маркетингийн болоод хүний нөөцийн маш чухал бодлогуудыг авч хэрэгжүүлнэ, үр бүтээлтэй байх байдал ч гэдэг юм те. Иймэрхүү зүйлүүдийг хэрэгжүүлнэ. За тэгээд бид нар бол энэ жилдээ одоо санхүүгийн одоо юунд мэдлэгээ хүргэх одоо энэ дэд бүтцүүдийг маш сайн бэлдэж чадсан. За одоо аппликейшн байна, вебсайт хүн хаанаас захимаар авах боломж бид нар тэр болгоныг бүгдийг хангасан. За тэгээд хүн одоо маш тийм ойлгоход хэрэглэхдээ одоо ойлгомжтой. Анхлаа ингээл юу ч мэдэхгүй орж ирэл манай ингээд үйлчлэг надыг аваад гарахтаа мэрэгжлийн хөрөнгө оруулалтын түвшинд олох хэмжээний бид нар тийм агуулгатай контент, текст ч видео ч хэлбэрээр бид нар бэлдэж чаднаа гэсэн ийм үндсэн л агуулгуудыг бас хэлж чадна. Тэгээд тодорхой зүйлүүдийг л одоо нэг 10 сард бид нар нэг стартапын тэмцээнд орох гэдэг ерөнхийдөө питч дээр бэлтгэр зорж байгаа. Одоо нэг 10 сарын сүүлээр болох. Тэгэхээр бид нар 10 сараасаа л илүү нарийн дэлгэрэнгүй юмудаа оруулж эхэлнэ. Одоо яг нэг ийм л боломж үйл ёстой алаад үгүй. Одоо ёстой уурлаа да. Бидэнд яг нэг ийм л боломж хэрэгтэй байна гэвэл. Тэр боломж нь юу вэ? За бид нар яг биднээс одоо тийм илүү туршлагатай мэрэгжлийн хүмүүстэй л айлгуулах хамтарч ажиллахыг зорж байна. Одоо юу гэдэг экспертүүд нь бид нар хэрэгтэй байна бид нар тийм шүү дээ. Тэгэхээр экспертүүд маань бидэрт одоо юу гэдэг бид нар бас экспертүүдтэй одоо нэг массарын нэг юм одоо юу гэдэг санхүүгийн салбарын хүмүүс массаар ямар байдаг гэх юм бол одоо нэг интроверт гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Айхтар тийм нийгэмд ингээл те нэг сошиалд инфлюенсер болоод хүсэл мөрөөдөл байдаггүй. Чимээгүй ингээл өөрөө юм хийдэг. Тэрийг бол тултал нь хийдэг. Тэгээд нэг амар олон төгөөдөггүй. Төгөөч угаасаа нэг тийм айхтарч чаддаггүй гэх юм. Тэр талаар нэг айхтарснаас голчж ажилдаггүй. Тэгэхээр бид нар нэгтлэлт нь юу болж байгаа юм бэ гэх юм бол нөгөө хүмүүсийн үндэс бодол яг тийм чухал юмуудыг сонсох бид нар нэгтлэлт нь платформ болж өгч байна. Нөгөө талд нь бид нар тэр хүмүүсээ одоо юу гэдэг нь бид нар бас өөрийнхөө талд ямар аштай юм. Бид нар нөгөө хүмүүсээс мэдээж тодорхой хэмжээнд туршлага оруулж байна тийм. Яг өнөөдөр яг шолоохон хэлэхэд манай компанид хамгийн том одоо тийм толорч байгаа сорилт юу байгаа юм бол яг мэрэгжлийн нөгөө санхүүгийн түвшиндээ орж ирэхэд энэ хүүхдүүд яг бидний ингээд чадварын ингээд одоо энэ хүүхдүүд юу мэдгэдэг гэсэн тийм хандлага биднийг болохоор ингээд маш том юмас ингээд хаагаад байгаа. Тэгэхээр бид нар яг тийм хүмүүстэй хамтарч ажиллаж байж тэр зах зээлд маш богино хугацаанд бид нар хурдан орох боломжтой. Тэгэхээр одоо энэ мэрэгжлийн санхүүгийн шинжээч тийм хүмүүс ингээд хамтарч юу сонь подкастыг хэрэг сонсох юм бол бид нартай бас хамтарч ажиллахад нээлттэй шүү. Би нэг юу мэдсэн. 10 хэдэн жилийн өмнө манаас одоо нэг трейдер хийдэг те арилжаа хийдэг хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс хамтраад тийм одоо тийм арилжааны юу үзэл бодол одоо тийм юу хаадаг тийм өөрөөсөө санаа бодлыг эдийн засгийн тухайн тэр үзэл бодлоо хуваасдаг тийм клуб байсан гэл. Би одоо тэр клубыг энэ жилд бас яг ингээд дахиад нэг 10 хэдэн жилийн дараа бас ийм хүн юм шинээр хийхээр бас тодорхой хэмжээнд зориод ажиллаж байгаа. Тэгээ энийг бас ингээд энэ талаараас айгүй олон хүмүүсийн намайг тусал хэмжээд хамтарч ажиллаа гэж бодож байна те. Тэгээ бид нар бол ингээд тодорхой ингээд хооронд өрсөлдөд авахд ерөөс онц сонирм зүйлүүд биш те. Яаж ингээд нэгдэж нөгөө нэг цаашаага хамтдаа гадагшаа гарах уу те. Олон улсад гарах уу гэдэг дээр бол мэдээж хамтарч ажиллах маш чухал байгаа. Тэгээд бас нөгөө цаг үеийн бодол харьцангуй бас манай санхүүгийн салбарын хүмүүс хоорондоос айгүй хамтарч ажилладаг болсон нэг мэддэг болсон. Нэг нь юугаараа даваа юугаа илүү сайн мэддэг гэдэг талаар илүү дэлгэнгүй болцсон мэддэг болсон гэж тоо. Тэгээ би бас энийг илүү дэлгэнгүй цаашаа ахиулаад. Тэгээ одоо ингээд одоо бүр нэг нарийн тал нь яриа л да. За жишээ нь би гадаадын ямар ч одоо нэг хувьцаа арилжаан трейдинг би платформ л оронгууд одоо чи ингээд санхүүгийн хүн биш те санхүүгээс бүрт ингээд өдөрч мөнгөнөө судалгаа хийж зах зээл юу болоод байгааг хараа суугаад байх нэгт бодоо бараг л боломжгүй шүү дээ өөр юм сонирхолч бараг байхгүй хүн энгийн хүн тэр хийгээд байх хүн болгоно хийхгүй байхгүй тэнгуут мэрэгжлийн нөгөө судалгаа экспертүүд хийсэн хүмүүс чинь яадаг вэ гэх юм бол гадаадын би нэг дурын сошиал платформ руу ороход за Wall Street-ийн мэрэгжлийн 15 санхүүгийн шинжээч 5 нь энэ компанийн хувьцааг маш сайн хувьцаа аваарай гэж зөвлөсөн байна тийм. За нэг 3 нь одоо яг та ямарсан байлгаж байгаа өрч магадгүй буурч магадгүй. 5 нь одоо юу гэдэг бүр зараарай гэсэн ч тийм. Ийм хүн ингээл үндсэн юм өгүүлбэрүүд ингээл тоо хувьцааны ажилд маш том нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энийг болохоор ингээд маш хэмжээний хүмүүсийн цагийг хэмнэх боломжтой болж ирдэг. Тэгэхээр ингээд энэ тал дээр ч юм уу ийм хүн ингээд жижиг сайжиг эмчтаалын ажлуудыг бас хийхин тулд одоо мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллах маш том чухал байгаад байгаа.
За одоо яг өнөөдрийн Зинда подкастынхаа хамгийн сүүлийн төгсгөлийн асуултыг бол асуумаар юм. Бид мэдээч аливаа зүйлийг эхлүүлж байгаа бол магад төгсгөл за бүр цаашлаад алсын хараагийн зэндэ бид нар аль болох төлөвлөдөг тийм ээ. Яг энэ утгаараа тэгээ инвестрийн яг 10 жилийн дараах дүр зургийг нь одоо манай сонсогч бид бүхэндээ хуваалцаач гэсэн. Энийгээс нь энэ бас амлалт болж харагдаж байгаа гэсэн. 10 жилийн дараа л ихэд Зинда подкастын нэг сонсогч магад инвестрийн байнгын хэрэглэгч нь үгүй ч одоо энэ 10 жилийн дараа юмдаа хурж өгөө юу гэдэг зүйлийг нас харах нь шүү дээ. 10 жилийн дараа бид нар маш том юм харж байгаа. За ерөөсөө эцсийн зорилго юу байгаа юм бэ гэх юм бол нэг 100 тэрбум долларын хасаад те хөрөнгө оруулалтын самбал байх болно. Тэрэн дотроо бид нар санхүүгийн чиглэлийн өөрсдөө стартапыг илүү нарийн хөгжүүлсэн. Энэ бол манай дөнгөж инвесторийн маань зөвхөн нэг хэсэг одоо олон нийтийн захимаар санхүүгийн боловсруулалт үгүй. Нөгөө талд нь бид нар эх онуудаас яг юу танилцуулахаар ажиллаж байгаа вэ гэх юм бол мэргэжлийн тэм санхүүгийн шинжилгээ болон зах зээлийн шинжилгээ тусгайлан хийдэг тийм програм зохион бүтээхээр ажиллаж байгаа. Химэл оюун ухааныг ашиглан компани нэгэн одоо тэр нэг санхүүгийн тайлан орж өгдөг, үйл ажиллагааны тайлан нь оруулж өгдөг, зах зээлийн статистик нь оруулж өгдөг. Тэгээд энэ компани цаашдаа яах вэ? Зах зээл нь ямар нөлөө үзүүлэх гэх мэт ийм хүн нөлөөллүүдийг шинжилгээг гаргаад ирдэг. Тэр програмыг хийхээр бас нэлээд судалгаа яваад ажиллаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг санхүүгийн шинжээчнэр шиг ингээл одоо нөгөө олон цаг ингээд суугаал те нөгөө тийм нарийн детальны гаргаал өгөөд авах шаардлагагүй. Та зүгээр санхүүгийн файлаа санхүүгийн тайлбарынхаа зүгээр тийшээ манай програмд апплод хийгээд өгч. Бид нар цаашаа энэ компани одоо бэлэн мөнгөний нөөцийн дутагдaltaй нүүртэлбэр ийм хэмжээр хийсэн байна. Энийгээ сайжруулах шаардлагатай шүү. Ингээд сайжруулах боломжтой гэдэг бүх тийм томилтуудыг бид нар гаргаж өгдөг. Тийм санхүүгийн програм гаргаж ирэх болно. За мэдээж нөгөө талдаа энэ яг энэ өнөөдрийн манай энэ үнцэн үйл ажиллагаа болго энэ сургууль судалгааныхаа чиглэл үйл ажиллагааг бид нар маш том институт болсон байна гэж харж байгаа. Тэрийг мэдээж бид нар давуу талаараа захимаар өргөдөг. Тэ одоо юу гэдэг магадгүй яг өнөөдөр хөрөнгө оруулалтын одоо харилцаа хийж байгаа мэргэжлийн харилцаач хүртэл яг нэг олон улсын дарж байгаа одоо тийм айхтар мэргэжлийн санхүүгийн судалгаа шинжилгээ тэр хийж ашигладаг. Тэр хүмүүс яг өөрийнхөө цэвэр мэдрэмжээр ашигладаг. За одоо энэ компани хувьцаа нэг одоо ингэ тэр хүмүүс ч нөө байнга байсаар гад нарийн баг мэдрэмжтэй очдог тийм. За энэ компани хувьцаа 35 төгрөг гэж байна. За ер нь бол үнэтэй биш үү. Би энийг 28 дээр их хамаачдаг. Тэр хүмүүс ингээл зах зээл хаашаа яаж үзэх энэ компани хувьцаа дараа сарын дараа нэг юм болчихно доо. Учир нь ингэдэг гэж амар их мэдээлэлтэй болцоод. Гэтэл нөгөө талаа бидний яг нөгөө санхүүгээр сураад байгаа зорилго чи юу юм бэ гэх юм бол яг нөгөө нэг тийм нарийн бүр яг бүх юмын нарийн судалгаа тааж өгч байгаа. За энэ компани одоо эргэлтийн хөрөнгөний одоо нөөц боломжууд ямар байгаа. Өөрийнхөө одоо богино хугацааны одоо хөрөнгө өөрчлөлбөрөө эргэлтийн хөрөнгөөр дарж чадах юм. Урт хугацаанд өөрчлөлбөрөө капиталаа бид нар энэ компаниуд яаж өсгөх юм. Тэр нөгөө вакин шинжилгээ одоо тэр вазын шинжилгээ ингээл бид нар баг ингээл нэг компаниг бараг сар гараа ингээл бүх юмээ судалж байгаа ч. Тэгэхээр нөгөөтх энэ тэрийн одоо ингээд зах зээл ашигладаг. Яаж хүнд илүү ойлгомжтойгоор хүрэх үү гэдэг талтай ажилдаг. Одоо тэрийг илүү дэлгэрэнгүй хүмүүс тийм одоо хүргэж чадсан. Тийм одоо маш том платформ үүсгэж чадна гэж бодож байна. За тэгээд өнөөдөр ингээд манай Монгол Улсын санхүүгийн салбарт би сая хэлсэн дөнгөж эхэлтэй хэлсэн. Дөнгөж 10 гаруй мянган хөрөнгөний зээлийн арилжаанд оролцож байгаа тийм. Энийг би эх 10 жилд ядаж л би доороо сая 500 мянга буюу 50% нь хүрхийг зорж ажиллах бол энийг бол яг манай компани яг өөрөөсөө голчлон зорж барьж авч байна. Одоо нэг Америк интерчин бол одоо дунджаар бараг 80% те нийт хүн амынх нь 80% доорож нэг компани хувьцаа эзэмшдэг гэсэн тийм судалгаа энэ байдаг. Тэгэхээр манай Монгол улс 10 жилийн дараа ядаж 50% тэр хөрөнгөний зээлийн аюунд орсон. Заавал нэг банкнд л нэг мөнгө хадгалж өсгөдөг гэдэг биш те. Заавал эрсдэлтэй бизнес хийж гэдэг биш. Яаж ингэж хөрөнгө оруулалт хийгээ сайн компаниг судалж олоод тэмдээ хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг чинь маш чухал ойлголт болж байна. За тэгээ ямарсан энэ гурван үндсэн чиглэлийн юмыг цаашдаа харж байгаа. За тэгээд бид нар бол яг одоохондоо яг ингээл нөгөө одоо ингэдэг шүү дээ нөгөө компаниудыг ингээл тэгээ одоо юу гэдэг маш ингээл санаагаа тодорхой байлаа. За одоо юу гэдэг хийх байгаа юм маш тодорхой хэлэх үгээ идэх үг нь хэлээд тэр. Би бол яг тэрийг маш сонсч олоолаа сонсч болооч яг үндэ бид нар ингээл өдөр тутам ажиллахад бидний ингээл санаа бодол хийж байгаа юмнууд зорилго энэ төр маш богино хугацаанд ингээл маш том өөрчлөлт. Тэгтээ бид нар насын арга тодорхойлох гэж баг 3 сар болсон гэж хэлж байна. За тэгээ ямарс энэ үн зүйлдээ хүрэх болно. За тэгээд ингээ яриалаа амар олон асуудлууд бид нар шийдэх гээд тэгээ боломжоор бас айгүй олон зүйлийг шийдэх хичээх болно. Мэдээж нөгөө нэг тодорхой бизнес чинь нийгэм тодорхой хэмжээний асуудлуудыг шийдэж тэн дээр ямар нэгэн шийдэл одоо үнцэн бий болоо санал болгож тэн дээр одоо юу үйл ажиллагаа явуулна ашиг олно тэгжиж тогтворчдаг. Тийм учраас бид нар зах зээлийн маш олон тийм одоо боломжуудыг хараад байгаа тийм. За одоо яаж л нэг над чиг одоо өөрөө үт жижиг нь бол аж ахуй үргэлжлүүлдэг. За нэг тавч гэдэг ахаж болж амьс гэдэг ч юм. Тэр хүмүүс өнөөдөр Монгол улсад аж ахуйн нэгжүүд яагаад байгаа юм бэ? Хитэн дөрвийн хааштай ажиллаад байгаа мэддэг байхгүй. Нэг бүтээгдэхүүн бол хитэн дөрвийн нэг зарлага байгаа. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хувьсгал зарлалын тоо, тогтмол зарлалын тоо. Зардлаа яаж бууруулах боломжтой. Ингээл нэг ажиллаад байдаг өдөр шөнөгүй ажиллаад байдаг. Яг нэг жилийн хитэн дөрвийн хааштай ажиллаад байгаа ч юм сайн мэддэг.
Тэгэхээр бидний тал дээр одоо мэргэжлийн зөвлөгөө өгч үзье. Нөгөө талдаа програм компаниуд өнөөдөр ашигтай ажиллах маш хэцүү. За одоо жишээ нь өчигдрөө өнгөрсөн 5 сарын харилцааг би мэдээ харсан. Хөрөнгөний биртээ нийт 30 сая төгрөгийн арилжаа өгсөн байна. Энийн 2% нь болохоор яа гэм бэ гэх юм бол брокеринг компаниуд шимтэл болж авдаг. Тэгэхээр ч одоо 30 сая 2% ч одоо хэд юм бэ? 150 мянган. Тэ? 150 мянган төгрөгийг одоо нөө 50 эдэн брокер дэлгэр компани 60 мянга биш үү? Тэг 60 мянган ч одоо 50 эдэн брокер дэлгэр компани хувааж авах ч одоо юу? Нэг брокер компани өдөрт 1000 төгрөгийн ашиг болоод. Тэр нөх хөрөнгөний биржийн арилжааны идэвх муу болох нөгөө талаа санхүүгийн салбарын байгууллагын институт сайжрах боломж маш бага тий. Сайн нөгөө харсан шүү дээ нөгөө нэг сайн ингээл бүх асуудал чиглэл одоо 1700 хүн болгоны хувьцааны ногд ашиг орох гэж тий. Ингээл ойчрлал одоо ингээл одоо би хүртэл папарацц харсан. Ингээл нөгөө нэг ингээл юу байгаа одоо хөрөнгөний хувьцаат компаниуд брокерууд муу ажиллаж хүмүүсийн мөнгөлөөр тавил. Яаж юм хэмжээний ашигтай ажиллах компанид илүү олон ажил төгсөж чадахгүй илүү ингээд нөгөө системээ сайжруулах боломж маш багатай байдаг тийм. Тэгэхээр ингээд бидний ингээд сургалтаар бидний энэ судалгааг ашиглаад мэдлийн олон хүнийг би ингээд брокеринг компаниудын одоо ингээд санал болгоснороо тэр бас зүйлсэн одоо брокеринг компаниудын би бас хөрөнгө оруулалтын одоо юу гэдэг нь арилжааны өвдөх ашиг орлогыг бас тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой гэж бодож байгаа хамтарч ажиллаа. За ийм хөө зүйлүүдийг зорж ажиллаж байна. За тэгээд бидний санаа бодол ч юм уу үйл ажиллагаа бид цаашдаа өөрчлөгдөж бол магадгүй яг дөнгөж эхэлж байгаа болохоор бид яг ингэнэ тэгэндээ гэсэн нарийн зүйлийг бол одоохондоо хэлэхэд бас тодорхой хэмжээнд нэртэй байгаа. Гэхдээ бид нар бол нэг л зүйлийг манай өрөө үг бол бас байгаад байгаа. Юу ч болсон ямар ч нөхцөл байдал болоорсон яаж ийгэл хийнэ. Энэ зорсон зүйлийг яаж хийнэ л гэсэн байна. Тэгэхээр бид нар бол ямар ч байсан цаашдаа ч гэсэн маш хэмжээгээр хичээж ажиллах болно. За тэгээд бас нэг санхүү эдийн засгийн чиглэлийг сонирхдаг залуус те эсвэл одоо юу гэдгийг суралцж байгаа оюутнууд байвал маа дээр дадлага хийж идэм үү бид нартай хамтарч ажиллахад бол маш том нээлттэй байгаа. Бид нарт одоо ингээд суралцаад хамтраад ажиллах одоо явах боломжийг бид нар маш одоо нээлттэй чөлөөтэй олгодог байгаа. За тэгээд ерөөсөө л санхүү эдийн засгийн хөрөнгө оруулалтын мэдлийг хаанаас авах вэ? Industry Desk гэж хэлээл. Ерөнхийдөө энэ подкастыг дуусгая та. За баярлалаа. Тэгээд яг Industry яг манай магнаа маань өнөөдөр 20 настай яг 20 настай залуучуудын маань төлөөлөл болсон. Хит имээ уцаа оролдож байгаа магад энэ тэнд газар хийцгүй байгаа нөхдүүдийг бодвол тийм ээ. Энэ зүйлсүүдээр зөндөө залуучууд биднийг үлгэрлэн дөөрөөлж ингэж явж байгаа. Одоо миний найзуудын маань маш мундаг бахархдаг тийм залуу маань өнөөдрийн манай Зинда подкастын маань энэхүү хэлж нэгэн дугаарт оролцож та бүхэнтэй санхүүгийн талаар жинхэнэ цагаан толгой болж суусан гэдэгт бол бүрэн дүүрэн ихтэй байна. Тэгээд яг өнөөдрийнхөө хийж байгаа зүйлсүүдийг цааш нь илүү хүчтэй, уран зоригтой, баг хамт олон үргэлж хүчрэхээ үт тэдгэрийг манлайлж яваарэ гэдэг яг өнөөдрийнхөө энэхүү дугаарыг бол өндөрлөе.